Улс төрийн задлан нэвтрүүлэг сэтгүүлч болортой миний би баяр цогтгойн талаар 6 дахь нэвтрүүлгээ үзүүлэх гэж байна. За баяр цогтгойн тухай ярих сэтгэл зүйн хувьд травматай болсон. За энэ хүний тухай ярихаар Женкочин эх орноос урвагч хөгжил дэвшил ойлгодоггүй моя эргүү орк гэж сошиалд ер нь бол дүүжлүүлдэг. Гэхдээ цахим орчинд цовдлуулахаасаа айгаад худлын хажуугаар эсвэлтгүй хийгээд байвал сэтгүүл сэтэр зүүж 16 жил явсан хэрэг огт гарахгүй. Зөрөгтэй авах ёстой. Гэхдээ зориг гэдгийг баримт их сурвалж он цагийн хэлхээ гэж үзэгч та ойлгох ёстой. Цээжний пангаараа худлыг үнэн болгох гээгүй. Харин 3 шатны шүүхэн шийдвэр баяр цогтод 10 хүртэл жилиг яд оноосон байдаг. Энэ шийдвэрүүдийг шинжээчдийн дүгнэлт зэрэг мэргэжлийн энэ үйл ажиллагааг харуулна, нэхэн сануулна. Яагаад гэвэл баяр цогтгой ардчилсан нам ерөнхий нарийн бичгийн дарга болохоор улаарын зүтгэж явна. Тэр эрх мэдэлд яах гээд хүрх гээд ингэж зүтгээд байгаа юм бэ гэдэг цаад учир шалтгааныг л улс төрийн задлан тайлбарлах юм аа. Баяр цогтод Монгол улсын бүр 3 шатны шүүх бүрэлдэхүүнтэй шүүхээс шүү 10 хүртэл жилийн ял оноосон байдаг. Тэгээд тэр 4 хэрэгээр 3 шатны шүүхээс дээд шат хүртлөө яваад ял авсан байдаг. Баяр цогт сангийн сайдаар ажиллаж байхдаа оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагч буюу цаад Риотинто талтай эцэслэх энэ ажлын хэсгийн дараагаар ажиллаж ирсэн. За ингээд баяр цогт оюу толгойн гэрээний төсөлд засгийн газрыг төлөөж ажиллах энэ үедээ тэгэхээр юу болсон гэхээр мэдээлэлд ойр байсан л гэсэн үг. Энэ үедээ Амхи Майнсд хөрөнгө оруулалт хийгээд хувьцааг нь худалдаж авсан. Энийг олон улсад инсайдер трейдингийн гэмт хэрэг гэж үздэг. Нөгөө эсрэг талынхаа хувьцааг худалдаад авчихсан байсан. Хувьцааг худалдаж аваад өөрийнхөө мөнгөөр биш зээл болгож аваад, зээл аваад, хувьцаа аваад тэгээ Монголыг төлөөлж байгаа нэг өртөө хүн чинь Монголыг төлөөлж байгаа Монголын эрх ашигыг хамгаалах ёстой тийм гэрээ хийж исэн хүн чинь нөгөө талынхаа хувьцааг авчихаар хэрвээ тэр нь ашиггүй нөгөө талд нь ашиг багтаа авах юм бол хувьцаа нь өсөхгүй. Тэгэхээр хувьцаа нь өсөхгүй байсан учраас өсөхгүй байх хандлага гарч байгаа учраас нөгөө хоёр талд эрх ашиг зөрчилдөж байгаа байхгүй. Энэ чинь шууд гэнт. За өөрөөр хэлэх юм бол Амхи Майнсын хувьцааны ханш өсөх юм байна гэдгийг тэр мэдээлэлд ойр байсан учраас мэдсэн гэсэн үг. За ингээд гэрээ хүчин төгөлдөр болсны дараа авсан хувьцаагаа буцаагаад зарсан нь 2010 оны 3-аас 4-р сард. Тухайлбал 150 мянган ширхэг хувьцааг нийт 2.7 мянган ам доллараар буюу 3 тэрбум 838 сая төгрөгөөр зарсан. Өөрөөр хэлэх юм бол тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум төгрөгийн ашиг инсайдер трейдингийн хэрэгээс баяр цогт хийсэн гэсэн үг. За уг ашигын 1.6 тэрбум төгрөгийг нь офшор бүсэд байгуулсан Бахама аралдах Энди Хармони хэмээх компани данснаас Монгол руу тэр татаж байсан. За мөнгийг хэрэг шүүхэн шатанд шилжтэл ашиглаж л байсан. Тэр нь шүүхээр мөн тогтоогдсон. Хувь хүн алив компани хувьцааг худалдан авч буцааж зарах нь Монголын төрд хохирлгүй гэж тэр тайлбарлаж ирсэн. Гэтэл яг үнэндээ Америкийн нэгдсэн улсад яг ийм гэмт хэрэг үйлдсэн Маккензигийн Раж Гупта гэж энэтхэг нөхөр 12 жилийн ял авч ирсэн. Өөрөөр хэлбэл баяр цогт Америкт байсан бол Раж Гупта шиг 12 жилийн ял авна гэсэн. Миний нэр дээр бол 2008 оны 5 сараас бол энэ Legend Plus Capital Limited гэдэг компани бол бүртгэлтэй байгаа. Тэгээд тэрний данс нь бол Швейцарын банкнд үүдэг. Нэг л одоо зүйл одоо өөрөөр хэлбэл офшор данс гэсэн үг л дээ. Офшор данс гэсэн үг л дээ. Офшор данс гэсэн үг л дээ. Түүний хийсэн хоёр дахь гэмт хэрэг болвол эхнэрийнх нь хамаарал бүхий компани оюутлогоо компаниас 63.9 тэрбумын ашиг олсон байдаг шүү. 63 тэрбум гэж боддоо. Тэгээ одоо үед биш бүр мөнгө чанга төгрөг чанга байх үед шүү дээ. Шүүх баяр цогтын эхнэр Наран Туяагийн 50%-ийг нь эзэмшдэг QFS компани нь оюутлогоо төслөөс 42.2 тэрбумын орлого олсныг нотолсон. Энэ нь 2010-аас 2012 онд гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол баяр цогт оюутлогын гэрээнд гар үсэг зурлаа. Дараа нь эхнэрийнхээ компаниг орууллаа. Эхнэрийнх нь компани 63.9 тэрбумын ашиг олсон.
шүүхээс үүнийг оюутлогын төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахалж байсны хувьд албан тушаалын байдлаар уулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашигласан гэж дүгнсэн байдаг. Түүний хийсэн 3 дахь хэрэг. Нөгөө инсайдер трейдингийн хэрэгээсээ баяр цогт чинь 1.6 тэрбум төгрөгийн ашиг олцсон шүү дээ. Гол нь банкн дахь даасан тодорхой ил тодын шүүхийн сайт дээр мэдээлэл дээр байж байгаа шүү дээ. 811 529 53 дугаартай юм дансаар дамжуулаад ингээд мөнгө аваад ингээд мөнгө угаасан шүү дээ баяр цогт. Тэ? Баяр цогтыг мөнгө угаасан ингээд 3 шатны шүүх 3 шатны бүрэлдэхүүнтэй шүүх гуралтууд ялгаа нуусан шүү дээ. Тэгээ 2004-өөс 2016 онд улсын хурлын гишүүн, 2004-өөс 2006 онд засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-аас 12 онд Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байхдаа барь цогч яасан гэхээр хууль ёсны орлогоосоо гадна доторх тавилгын хамт гэж байгаа. Тухайн үеийн ханшаар 852 сая төгрөгийн үнэлгээтэй хан улс дүргийн 4-р хороор нүхтийн зам гудамжинд байрлах сонсож байгаагаар 30 м квадрат биш, за юу 60 м квадрат биш. 362 98 м квадрат талбай бүх үйл хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дээг хүний нэрээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчлэгээ гаргуулсан авсан байдаг. Тэгээд энэ хөрөнгө орлогоо ерөөсөө баяр цогт нууц. Энийг ерөөсөө хоомдоо мэдүүлэх хүчтэй, мэдүүлэх хэвээр албан тушаалтан байсан хэрнээсээ за мөн өөр энэ байгаа хаан улдүргийн 11 дугаар хороо зайсан гудамж Бела Веста хотхны таун хауст байрлах орон сууц зах зогсоолын зориулалттай тухайн үеийн үйл хөдлөлийн төрөнгийн үнэлгээ тэрбум 468 сая, тэрбум 400 шүү. За хүүхдийн нэр дээр энэ бүртгэлтэй байдаг. За мөн одоо хаан улдүргийн 11 дугаар хороо Бела Веста хотхны 300 дугаар байранд байрлах орон сууц зах зогсоолын зориулалттай мөн одоо тэрбум 100 сая төгрөгийн үнэлгээтэй ийм ил хөдлөх хөрөнгийг тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр энэ орлого нь одоо яагаад ямар мөнгөөрөө тэрбумаар нь хаус аваад байгаа, ямар мөнгөөрөө тэрбумаас нь таун хаус зогсоол аваад байгаа гэдгээ манай шүүхтэр тайлбарлаж чадаагүй шүү дээ. Үндэслэлгүй хөрөнгөцснөө нотолж чадаагүй шүү дээ. Хаанаасаа ямар цэвэр мөнгөөр цэвэр орлогоор эдгээрийг авсан бэ гэдгээ тайлбарлаж чадаагүй шүү дээ. Ингээд 3 шатны шүүх түүнийг гин буруутай тооцсон. Баяр цогт гэдэг хүн бол мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөцсөн, хөрөнгөө нуусан, хоомдоо мэдүүлээгүй, албан тушаалын байдлаар уулан ашигласан, авгаагийнхаа компани, найзынхаа компаниг оюутлогын катерингийн үйлчлэгээ хоол заруулаад 63.9 тэрбум төгрөг олсон гэдэг. Тэгээ амар инээдтэй шүү дээ. Өнөөдөр ингээ гэмт хэрэг хийсэн тогтоогдчиход байгаа хэрнээсээ дахиад эрх мэдэлд хүрэх гээл энэ хүн чинь зүтгэл би хэрэг хийгээгүй гээл ингээл 3 шатны шүүхээр авсан ялаа наанцаар болгож байгаа л аргалцаад ийм байдалтай л баяр цогт гэдэг хүн өнөөдөр явж байгаа. Энэ хүн чинь 10 жилийн ял гисэн баха аваад тэгээ анхан шат руу буцаагаад анхан шатн дээр нь л прокурор дээр очиод дахиад шүүхээр орох хэрэгтэй байтал прокурорууд тэрийг нь хэргийг хаачихсан байхгүй. Хэргийг боогоод шүүх рүү оруулах ёстой байтал оруулаагүй. Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодтогдсон хувь нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой асуудал 2020 онд нийслэлийн прокуророос яг тухайн гэрээний маргаантай холбоотой асуудлаар эрүүл шинжтэй байна гэд одоо тодорхой дугаар бүхий ийм одоо хавцад хэргийг нээсэн. Гэхдээ энэ хавцад хэргийг нээгээд удаагүй байхдаа одоо тодорхой шалтгаан нь бол бидэнд яагаад яг энэ хэргийг хаасан бэ гэдэг шалтгааныг бол прокурор нотлох баримтаар ирүүлээгүй. Ямар ч байсан энэ хавцад хэрэг бол хаагдсан байдаг. Энэ бол Монгол улсын одоо түүхийн гашуун гэх юм уу, бодит гэх юм уу, яг ийм одоо оюутлогын гэрээтэй холбоотой үнэн түүх болж өнөөдөр үлдсэн байна. За баяр цогт гэдэг хүн ерөөсөө Риотын тод ашигтай Монгол ашиггүй гэрээ хийгээд үр дүнг нь өөрөө хүртсэн л хүн шүү дээ. Энийг нь болор тоё гэдэг хүн цээжний пангаараа мөн зохиож яриаггүй. Нотлох баримттай, гэрчүүдтэй түүний тухай энэ гэмтрийг нь ярих хүн Монгол улсад олон их сурвалж бий.
Тэгэхээр энэ хэний талд энэ баяр цогт ажиллаад байна. Чирнэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн битгүүр гаргасан шийдвэрийг кино үзэж тентэн тийм юм энд юм гэж шүүмжилт суух ямар тийм сайд гэж ямар юм бэ? Энэ дур зоргоор авирлагч бол хоёр талд нь ажилласан байгаа шүү дээ. Бидний бодлогын асуудлыг цааталт аваад шивндэг, хариу гаргуулахаар гэрэнт тусгуулдаг. Ийм итгэхэд байсан байна шүү дээ. Би түрүүн хэргийн эзэн хэнгэргийн дохоор энэ нөхөр юм байна шүү дээ гэж төрүүчийн хурал дээр хэлсэн. Би хэд хэдэн асуулт асууя. Энэ асуултад баяр цогтгоо та болон үзэгч та хариулаарай. Энэ гэрээ бол үнэхээр сайн гэрээ байсан байна. Одоо гэрээ хүмүүс муулга болцсон шүү дээ. Баяр цогтгоо Монгол улсад ашигтай гэрээ хийсэн бол оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд 9 гишүүн байдгийг яагаад 3 нь л Монголын засгийн газрыг буюу бидний эрх ашигыг хамгаалах хүн 3хан байдгийм бэ? 9-9-3. Өөрөөр хэлбэл бид хяналтаа алдсан. Нөгөө 20,000 хувьсагч ярьдаг баяр цогтгоон өөдөөс ярих 6-3-2-ын аль нь их юм бэ гэж баяр цогтгоогоос яг үнэндээ асуумаар байгаа. Яагаад хяналтын эрхийг нөгөө талд бүтэн өгсөн юм бэ? Монгол талын тузын гишүүнээр томилогдоод ажиллаж байгаа. Тийм засаглалын асуудал бол бүх шатан дээр бол гарч байгаа. Энэ дээр угаасаа тузын 3 гишүүн бол шийдвэр гаргах одоо нөлөөлөх боломж ерөөсөө байхгүй. Дээрээс нь ямар нэгэн хориг тавих хэрэг бас байхгүй. Ийм нөхцөлтэй байгаа. За хоёрт энэ гүйцэтгэх удирдлагын төвшөнд бол за гүйцэтгэх удирдлага бол Рио Тинто талаас томилдог байгаа. Гүйцэтгэх удирдлага өөрсдийнхээ ажлын тайланг танилцуулж дүгнэлт авдаг. Туз дээр бол ерөөсөө танилцуул дүгнэлт авсан явц бол байхгүй. Рио Тинтогийн биш оюутлогын туз ганц ирээд талын шийдвэрээр бүх шийдвэр гарсан гэж хэлэхэд илүүтэхгүй шүү. Буруутахгүй. Буруутахгүй. За Монгол улс ашигтай гэрээ хийсэн бол яагаад өнөөдөр Рио Тинтогийн зээлийн хүүгийн хүүд өдөрт 15 тэрбум төгрөгийг Монгол улс төлж байгаа юм бэ? Одоо сүүлийн 5 жил оюутлага компани тузын гишүүнээр ажилласны хувьд бол Рио Тинто компани бол санхүүгийн үйлчлэг яг оюутлага компанид явуулж байгаа. Өдөр болго манад хүү тооцогдоод байна шүү дээ. Та нар судалж л гэдэг, бид нар өрөнд орж л гэдэг юм. Энэ төслийн санхүүжилтийн зээл бол ер нь гадаадын байгууллагуудад бас зээл байгууллагуудаас зээл гаргуулж манай эзэн зүүдийг барьцаанд тавьж манай улсыг ер нь бол илүү шахалтанд оруулсан хэлбэр байсан. 6 тэрбум зээл дээр 19 тэрбумын хүү төлнө гэж одоо юу гэсэн үг юм бэ? Үндсэн зээлээ 4 дахин дугуулж төлж штэ. Тэгэхээр энэ өндөр хүүтэй зээл буцаад Рио Тинто руу төлөгдөж байгаа юм шүү дээ, тийм үү? А энэ нь хүүгийн хүү тооцож явсаар байгаад бүх зээлүүд төлөгдөж ноогдлаа шиг яригдэн шүү дээ, тийм. Тэгэхээр бүх зээлүүд төлөгдөд дууссаны дараа Монгол улс ноогдлаа шиг байх болохоор нэг хамаг орлого нь татарцсан ийм үед ноогдлаа шиг авах. Тэ одоо 37 38 оны үе яригдаад байгаа юм л да. Оюутлогын хилцэр эхлэх үеэр Улаанбаатарын бүх гудамжаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан талхын зургийг үзэгчтэй харж байна. Энэ үр өгөөч өнөөдөр Монгол улсад 34% байгаа. Энэ үр өгөөч яагаад амлсан шигэ байж чадахгүй байгаа юм бэ? Тэрнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг айлагч нь хөөч нь гэдэг те. Монгол хүнд хэрэггүй юм бол тэр гадаадын хөрөнгө оруулалтаар яах гэсэн бэ? Яг шууд хэлэхэд тэр байхгүй юу? Рио Тинтогийн хувь эзэмшигчдийг орлогын баян болгох нь бол бидний үндсэн зорилго юм уу, байр суурь байж болохгүй шүү дээ. Хүүгээс хүү бодоод нэг ашиг олоод байгаа шүү дээ. Нөгөө талд нь болохоор баялаг ухаад бас ашиг олоод байгаа шүү дээ. Энэ хоёрыг жинлүүл альнаас нь их ашиг болж байгаа вэ? Зээлийн үгээс. Зээлийн үгээс ээ? Яг энэ дээр ийм дата байгаа юм шүү дээ. Гэ ашиг л олж ивэл юунаас олох нь хамаагүй л юм байна шүү дээ. Би түрүү яг зөв чигээр чухал асуулт. Анх гэрээ байгуулах үед манай монголчуудын төсөөл англи саксончуудын төсөөл хоёр өөр байжээ. Хүүгээс хүү болох, санхүүгийн аргаар мөнгө олох чинь тэдний хувьд бол бизнес. Бид болохоор олборлолттой бодоод байдаг. Тийм, жуулуурхан компани. Хоёр өөр төсөөлтөд өөр гэрээ хийсэн баг. Бүх юмас ашиг авна. Манайх бүрэн ойлгоогүй шүү. Баяр цогтч ойлгохгүй. Альнаас нь илүү ашиг болж байгаа бол. Санхүүгийн бизнесээс баг. Одоогор бол. Одоо бол бид Рио Тинто уул уурхайн компани юм уу эсвэл бүр мөнгө хүлээд байгаа санхүүгийн байгууллага юм уу гэдэг ийм асуудлыг хөндөд байна. Санхүүгийн захирлаа. Дараагийн асуулт. Монгол улс 34%-ийг эзэмшдэгээд 34%-ийг эзэмшдгийнхаа хувьд та бид яагаад ноогдол ашгаа 2051 он хүртэл авахгүй юм бэ? Яагаад 2051 онд Рио Тинто Монголоос оюутлогыг ухаад гараад явах үед
бид нар ноогт ашигчгүй өртөө үлдэх юм бэ? Тэгээ баяр цогтгоос миний хэлснийг өгөөсгöd авах хэрэггүй. Цаашдаа энд гэрээ чи өөрчлөгдөх хэрэгтэй. Хариуцлагын ямар ч механизм байхгүй гэрээ байгуулцаад ингээд өмөрөө суугаад ах юм. Хүүгийн ингээд төлж дууссаны дараа бид нэр ногдол ашиглах авахар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаа маань хизээ гэдэг нь тодорхойг болоод байгаа байхгүй. Ашиг авъя гэхээр олборлолт нь ингээд шууд унаал. Дууссан тэр чинь гол юм аваад 37 онд гарч явах гэдэг. Тухайн үед хилтэй устаа мэдлэгтэй чадaltaй лаг хүмүүс байгаагүй гэдэг. Гэтэл Goldman Sachs гэдэг компаниас $250 мянган зөвлөх үйлчилгээг Монгол улсын их хурал засгийн газартаа буюу тухайн үед баяр цогт нарын ажлын хэсэгт авч өгсөн байдаг. Энэ $250 мянган зөвлөгөөнөөс ширхэгч заалтыг нь яагаад гэрээндээ оруулж багтаагаагүй юм бэ? Усны аюулгүй байдлын зөвлөмж өгсөн, их хурал зөвлөмж өгсөн байдаг юм биш тухайн үед. Санал дүгнэлт. Их хурлын санал дүгнэлт муу байгаагүй шүү дээ. Тэгвэл тэрнийх нь хэрэгжилт тийм үү? Бараг 0. Тэр зөвлөмжүүдийг хэрвээ бид одоо авч хэрэгжүүлсэн бол энэ одоо саяны хэлсэн бид туршлагагүй байсан гэдэг зүйлийг ярихгүйгээр энэ одоо гэрээ бол энэ хилцэл зөв хийгдээ гэрээ бол бас Монголын талд ашигтайгаар байгуулагдах боломж байжээ л гэж үзэж байгаа юм. 2021 оноос эхлээд Монгол улс оюутлогоос ноогт ашиг авч эхлэн гэж баяр цогтгоо ярьсан шүү дээ. Тэрнээс хойш 5 жил өнгөрсөн. Яагаад бид нар ноогт ашиг авахгүй байгаа юм бэ? Ер нь бол бид нар модель бол тодорхой хэмжээгээр хөдлөнө. Гэхдээ бид нар бол яг энэ хэсэг дээр 19-20 оны зааг дээр ногдол ашиг аваад эхэлнэ. Улс төрийн хувьд бол яг юу болоод байгаа юм бэ гэдгийг нь яриа. За ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх шанстай. Ерөөсөө 50 нас хүрсэн ардсан намаас ихэхгүй юм байгаа. Алтан уяг баяр цогтгөрөл пүрэвдэр Женко Батулга гэх юм. За Женко Батулгын хувьд хууль өөрчлөхгүй юм бол нэр дэвших боломжгүй. За энэ дээр нэмэх нь Босоо Ганбаатар байж болно. Баяр цогтгоон хувьд ерөөсөө эрх мэдэлд хүрэх гээд л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч юм уу ерөнхий сайдл болох гээд байна. Тэгээ яагаад ийм юм болох гээд байгаа? Рио Тинтод үйлчилж ажлаа үргэлжлүүлэх гээд байгаа юм биш үсттэй. Энэ хардлага шүү. Рио Тинтод 34% өгье гэдэг мессежийг ерөнхий сайд асан баяр нарын хүмүүс цахим орчинд бичээд хэлчихсэн. Энийг гүйцэлдүүлэх ажлыг баяр цогтгоо хийх гэж байгаа юм шиг үсттэй. Тэгээ их эзэн чүмхий бага эзэн чүмхий гэдэг дахиад нэгэнт борооцолцох шинэ улс төрч нартай Рио Тинто ажиллаж байснаас 30 баяр цогттойгоо зунгаарлуулад баяр цогтоор Рио Тинто тэртээ тэргүй хүслээ гүйцэлгээс сурцсан юм чинь үргэлжилсэн хүслээ бас гүйцэлдүүлэх гэж байгаа юм шиг үсттэй. За ардын намын өнцгөөс харах юм бол баяр цогт гэдэг хүн ардчилсан намаас нэр дэвшээд ерөнхийлөгчөд өрсөлдвөл ардын намынхан ч бөөн баяр штэ. Нийгмийн социологийн судалгаагаар өнөөдөр баяр цогт гэдэг хүний нэр төр нийгэмд тийм өндөр сайн биш байгаа. Ардчилсан намаас баяр цогт ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшээд ороод ирвэл ардын намаас хонь урга дэвшсэн ч гарна штэ. Сая доллараар хүртэл одоо мартсан. За 3 шатны шүүхээс одоо ял авсан энэ баяр цогт гэдэг хүнийг ардчилсан намын галтгоонд тавьж болохгүй. Манай нам сүүлийн 10 жилд анх удаа улс төрийн намын рейтингээр эрхэрч намын дээр гарсан. Энэ бол маш эерэг үзүүлэлт гарсан. За харамсалтай нь Санжавын баяр цогтыг Хинсекийн үүрэг гүйцэтгчээр томилсон энэ богинохон хугацаанд буцаад манай намын рейтинг 2 пунктээр унчиж байгаа. Тэр муу нэрийг хосож арилгахгүй. Санжавын баяр цогттой ардчилсан нам сонгуульд орох юм бол ирэх 27-28 оны сонгуулиудад манай нам ялагдана. Ардчилсан намын өнцгөөс одоо тэгээ яах юм бэ? 6 фракцийн 4 фракцийг нь би бадцчаад байна. Фракцууд намайг дэмжиж байгаа. Би сонгуульд өрсөлдвөл мөнгө сайн босгох штэ гэд өөрөөр хэлбэл бизнесүүдээс би мөнгө олж ирээд өөрийгөө ялуулж чаднаа гэдгийг ил тод баяр цогт хилээд яваад ш. 4 том фракц, 2 жижиг фракц, 6 фракц. Яг одоогийн байдлаар бол 4 том фракцын дөрвөлээ намайг дэмжиж байгаа. МСС Шунхлагийн шинэ жилийн баяр дээр очиод өргөдчихсэн байгаа. Шунхлаад том дарган албан тушаал хашиж байгаа баяр цогтын хүүхдийн мэдээллийг та нар харал та. Тэгээ тэр апууд хийсэн мөнгөөрнийх нь манаачаар хүүхэд нь ажиллаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Монгол ардын нам болвол худлаа үнэнч гэсэн үе хоорондын өөрчлөлтийг хийгээд явдаг байхгүй юу? Миний гомбын их болт гэдэг хүн Монгол ардын намын дарга байхад 34-5 настай Жэмхот гэдэг хүн Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Хүрсүх гэдэг хүн дарга байхад мөн 30 хэдэн настай оюун урд нь 30 хэдэн настай амар уйсгалан. Өөрөөр хэлбэл даргаасаа насны хувьд дандаа доор ирэн битэг хүмүүс Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Үе хоорондын шилжилтүүд дарга дээр нь ерөнхий нарийн бичгийн дарга дээр нь ингээд явдаг. Өнөөдөр улс төрд хамгийн хөгшин үеийн төлөөлөл Хүрсүх ерөнхийлөгчийн үеийн төлөөллийнхэн байгаа штэ 60-аад оныхоо. За ерөнхийлөгч Хүрсүх ажлаа өглөөд 27 онд буулаа. Ардын намаас 70-аад оных нь ороод эхэлнэ. Ерөнхий сайд нь өнөөдөр 40 хүрээгүй 80-аад оны залуу явж байна. Гэтэл ардчилсан нам яаж вэ гэдгийг бид нар бас харах. Яагаад 67 оны 60 хүрж яваа баяр цогт гэдэг хүн үеийн өөрчлөлт яагаад ардчилсан намд явагдахгүй
За эдгээр өнцгүүдийг та бүхэн бодож тунгаагаад ардчилсан намын ÜБХ, ардчилсан намын фракцууд барь цогт гэдэг хүнийг төрж явуулж улс орноо хорлох юм биш үсттэй. Хорлох байгаа юм биш үсттэй.